Өрөөнд үзэгчтэй чухал ярийн нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид өнөөдөр нэгэн эрхмийг өөрч бас та бидний толгомдоод байгаа асуудлыг ер нь шийдэх гарц боломжийн талаар ярилцахаар студид ирсэн маань энэ бол газар зүйн ухааны доктор буян дэлгэр. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд баярлалаа. За. Тэгэхээр хоёулаа ер нь газар зүйн ухаан гэдэг энэ философи маань ерөнхийдөө амьдрах тэр орчин нэг сайжруулах тал руу болов гэж зүгээр бодож байна. Энэ яг ухааны талаар эхлээд ярилцлага эхлүүлж байгаа. Газар зүйн шийдэл ухаан маань ер нь хоёр чиглэлээр хөгжиж ирж байгаа л да. Эхнийх нь юу вэ гэхээр сонгодог одоо физик газар зүй чиглэлээр явдаг. За хоёр дахь нь бол нийгмийн эдийн засгийн газар зүй гэж байгаа. Энэ маань үндсэндээ одоо энэ хотц өрний хүн амын суурьшил, нутагшил, өсчлөлийн асуудлыг судалдаг ийм шинжилгээ ухаан байна. Тэгэхээр бэлгэрийн хувьд ер нь нийслэлийн газар зүй зохион байгуулалттай холбоотой их олон ажил дээр ажиллаж байсан ариун туршлагатай хүн. Нөгөө талаас нь харах юм бол бас энэ газрын зохион байгуулалтыг хэрхэн сайжруулах вэ? Илүү хялбар болгох талын зохицуултууд хийгээд ах шугаа. Тэгэхээр энэ сүүлийн үед Улаанбаатар хотын дахин төлөвлөлт гэдэг асуудал их өндөгж байна л да. Энэ дээр ер нь ямар байр сууриас хандаж ажиглаж суугаа болоо. Үнэхээр энэ гэр ороолыг барилгажуулаад явах нь дахин төлөвлөлт юм байна уу? Эсвэл энэ Улаанбаатар хотын өөр зохион байгуулалтаар хийгдэх нь тэр дахин төлөвлөлт оновчтой шийдэл нэж чадах нь. За энэ асуудлыг ярихаас өмнө хоёлаа Улаанбаатар хотынхоо өнөөдөр хүртэл газар ашиглалтын онцлогийг ярив тий. Улаанбаатар хот маань 2000 оноос эхлээд механик өсөлтөнд дарагдаж эхэлсэн л да. Хүн амын өсөлт бол маш хурдтайгаар өссөн. Тэгээ энэ маань бол хөдөөгөөс хотыг чиглэж ирсэн их нүүдэлтэй холбоотой. Тэгээ энэ ирж байгаа хүмүүсийг хүлээж авахын потенциал бол тухайн үед Улаанбаатар хотод бол байгаагүй. Тэгээ ирсэн хүмүүс маань зөвшөөрлгүйгээр дураараа одоо гэр ороллын тэлтийг үүсгэж суурьшил үүсгэсэн байгаа. Тэгээ энэ дээр Улаанбаатар хотын зүгээс авч явсан арга хэмжээ юу байдаг вэ гэхээр үүссэн суурьшилыг араас нь бид бүтцээр хангах, нийгмийн үйлчлэгээр хангах ийм ажлууд хийгдэж явсан. Өөрөөр хэлбэл дандаа араас нь тухайн хүмүүсийг одоо амьдралын нөхцөлийг сайжруулах чиглэлээр ажил хийж явсан байдаг. Тэгэхээр энэ ажил маань бол үндсэндээ өнөөдөр хүртэл үргэлжлэл явж байна л да. Одоо гэр оролын дахин төлөвлөлт гэдэг маань үндсэндээ тэр зөвшөөрлгүй суурьшсан, замбраагүй тэлцэн тэр тэлтийг л нийгмийн үйлчлэгээр хангахгаа явж байгаа нэг арга хэлбэр байна. За нэг баахан айл буучдаг, араас нь цахилгаан тавих ажил гардаг. За тэрний дараа нэг зам дөхөөлөх болдог. За нэг эдийн тээвэр оруулах болдог. Энэ бүхэн өнөөдөр үргэлжилж байна л да. Сургууль цэцэрлэг явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол гол оновчтой шийдэл маань юу байгаа вэ гэхээр олон улсын туршлагаараа бол хотын төвийнхөө нам тохрыг өндөр болгох замаар энэ зөвшөөрлгүй тэлтийг, зөвшөөрлгүй суурьшлыг шийдвэрлэдэг байна. Бүсээ хязгаарлаж байгаа. Яг хот тэлэх хэрэгтэй гэдэг шүү дээ. Хот тэлэх хэрэгтэй, хот том болох хэрэгтэй, дагуул хоттой болох хэрэгтэй гэдэг нэг юм философи бас яваал байна. Тийм л дээ. Гэхдээ оновчтой бүтцтэйгээ тэлэх хэрэгтэй. Улаанбаатар хотын бүтц маань оновчгүй байх тусмаа, тархай батархай байх тусмаа, нэгтэршлэн зөв биш байх тусмаа, тархай байх тусмаа, сэрэг байх тусмаа Улаанбаатар хотын урсгал зардал гэдэг юм маш их нэмэгддэг. Өргөө зардал маш их нэмэгддэг. За энэтэй холбоотой хүндрэлүүд бол үүсэж байдаг. Жишээлбэл агаарын бохирдол, авцаамын төгсгөл гэдэг маань ер нь оновчгүй бүтцтэй л холбоотой байдаг. Тухайн зүгээр нэг гэр хороол үүсгэхэд гарах зардал дэв хүчин шийднэ гэж тий. Энэ зардал яг эргээд тэр яриад байгаа одоо тухайлбал юу гэдэг юм Улаанбаатар хотын төв дээр байгаа 3 давхар 4 давхар орон сууцыг өндөр болгоод дахин төлөвлөөр барих хоёрын зардал харьцуулаад ер нь хэр хэмжээтэй гарах вэ? За мэдээж өөр байлгүй яг нэг нь бол одоо бий болсон байгаа дэд бүтц дээр барилга барих. Энэ дээр бол барилгын бүтээн байгуулалт холбоотой зардал гарна. А гэр оролт төр чинь бол инженерийн шугам сүлжээ татна гэдэг чинь бол бас их хэмжээний зардал гараад байгаа шүү дээ. Наанд захилгаан дэд бүтцийн асуудал гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө өнөөдөр байгаа хичнээн тэр барилга байгууламжийг тэр дахин төлөвлөлтөнд хамруулад суулгах боломжтой байна. Одоо байгаа энэ Улаанбаатар хотын сүүлчсэн байгаа 260 орчим мянган гэр хорооллын айл өрхийн хэдэн үеийг тэгвэл тэр төв рүү оруулаад ирэх боломж нөхцөл байна. Тэгэхээр төрөний хэлсэн шийдэл гэдэг байгаа юм маань энэ хотын нэгтэршил гэдэг зүйл байна. Ер нь гадаадын улс орнууд төрөө хэлсэн бай тийм ээ. Нэгтэршүүлж иж хотынхаа бүтцийг сайжруулж явдаг. Улаанбаатар хотод бол за нэгжлийн хэлтийн байгууллагаас тогтооцсон 313 барилга гэж байдаг. Хүн амьдрах боломжгүй, амьдрах шаардлага хангахгүй байна гэж тогтооцсон. Өөрөөр хэлбэл одоо газар хөдлөхөд нураад унчих эрсдэлт байгаа ч гэдэг юм. Тэгээ энэ 313 барилгыг 12 давхар болгоод өндөрлөчгөд Улаанбаатар хотын гэр хол бүгдээр хотын төвд ороод ирэх боломжтой. Ерөөсөө тэдэнд багтаад уу? Тий. Тэгэхээр үндсэндээ одоо Улаанбаатар хотын суурьшил маань 36 мянган га багтаж байгаа байхгүй. Тэгэхээр
Тэгэхээр энийг хотын төвийн дээр 313 барилгыг 12 дахь болгочвол 12 мянга болоо багасчих. 3 дахин багасчих гэсэн. Тэгэхээр гол хэлэх гээд байгаа шийдэл маань энэ байна. Дарагсан ач холбогдол бол маш их байна л та. Тэгэхээр нөгөө тэлсэн гэр ороод буцаад багасна. Тийшээ тэгвэл нэмж захилгаан татах шаардлагагүй, зам тавих шаардлагагүй болно. Тэгэхээр хотын төвийнхөө замыг дахиад сайжруулах боломж байх уу? Тэгэхээр энэ дээр бол энэ асуултын утгыг би нэгдүгээрт бол автозамын төгжрөл талаас өсч хүйтэ гэж. Тэг гэж байгаа гэж. Тэгэхээр за тийм байна. Тэгвэл энэ дээр хоёулаа харилцаг явууч. Тэгэхээр автозамын төгжрөл юунаас үүсэж байгаа юм бэ гэхээр ерөөсөө энэ хотын төвөөс хол байгаа гэртэй хүмүүс чинь ажилдаа ирэхин тулд өглөө ажлын цагаар цуглах цагаар орой ажил тарах цагаар төгжрөл үүсгэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нэвтрэлтийн төгжрөл үүсгэж байгаа. Хотын төвдөө энэ хүмүүс маань ороод ирчих юм бол машинаар ажилдаа явах шаардлага байна. Ингээд автозамын төгжрөл гэдэг маань ерөнхийдөө бол шийдэгдчихэж байгаа юм л да. Тэсд алхахад хоёр бол цуухан суучна гэсэн. Алхах нь шүү дээ. Алхах нь дугуй өмнө. Энэ хотын төвд нэг километр дотор бол машин унаад яваад байх. Ямар шаардлага байхгүй болчихж байгаа юм. Гол нь энийг хийх тэр нөхцөл байдал нь одоо уг нь бас дахин төлөвлөлт дотор чинь хоёр зүйл явагдаад байгаа шүү дээ. За тухайлбал юу гэдэг 19-ийн хойно байгаа шар байшингууд, товчооны тэр хавийн байшингуудыг дахин төлөвлөнө гэдэг. Тэгээд л яриад байгаа боловч яг шийдэл нь хурдтай явж чадахгүй л байна л да. Зарим барилгын компаниуд хүртэл энэ рүү орохоос төгшөөд байгаа. Учир нь юу гэхээр нөгөө иргэд маань орон сууцаа чөлөөлж өгөхгүй ч гэдэг юм уу, эсвэл нэг өндөр үн хэлдэг ч гэдэг юм уу. Ийм үйл явдлууд байгаа даа. За наадмын дээр чинь нэгдүгээрт бол эдийн засгийн холбоотой асуудал байгаа. Хоёрдугаарт тухайг төслийг хэрэгжүүлэх эрх мэдэлтэй холбоотой асуудал байна. Хэрэгжүүлэх эрхтэй холбоотой. За хоёулаа эдийн засгийн талаас нь тайлбарлаад үзье. За бүгд жишээ татаад хоёулаа тань дээр ярьъя. За та барилгын компани захирал. За энэ Улаанбаатар хотын төвийн 4 төхөр барилгуудыг шинчилж өндөр болгох энэ төсөл рүү орох гэж байна. Тэгэхээр энэ төслийн ашиг бол өөрөө 3.8% байдаг жилдээ. Яагаад тэгэхээр нөгөө орон сууцыг нураах зардал орчод байгаа учраас. Гэтэл таны санхүүгийн их усүрчин банкнаас зээл авч байгаа тохиолдолд жилийн бараг 25-6-7% хүүтэй байна. За та 27% хүүтэй зээл аваад жилийн 3.8% ашигтай төсөл рүү орвол алдагдaltaй болчих. 24% ойролцоогоор алдагдaltaй орж байгаа юм уу. Тэгэхээр энэ компани захирлуудын, барилгын компаниудын орохоос төвөгшөөгд байгаа гол хүндрэл маань энд байгаа. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь тухайн орон сууцнд амьдарч байгаа иргэд төслийнхөө үр ашигыг хүртэж чадахгүй байдал үүсчихэд байгаа байхгүй. Жишээлбэл нэг ялгаагүй хоёулаа энэ дээр жишээ татаад үзье. Хоёулаа 4 давхар байшинд амьдардаг гэдэг аваад үзье. За нэг 50 айл амьдардаг 4 давхар. За энэ танаа телевизтэй орхон бол хоёулаа энэ нэхэмлийн шаруудыг л аваад үзье. За нэхэмлийн шард хоёулаа амьдардаг. Ойролцоогоор 30 хүн амьдардаг гэж тооцъё л да. Хоёулаа ихэр 20 битүүрээс гадна 28 хүн байна шүү дээ. За 3 давхар барилга хоёулаа 12 давхар болгочихъя. Автоматар битүүр энд нэг байртай байсан бол 3 байртай болох боломж байгаа даа. Гэтэл хэрэгжүүлж байгаа төсөл маань та битүүрийн одоо амьдарч байгаа 2 байрыг хуучин 2 байрыг чинь шинэ 2 байр болгож өгье гэдэг болцолт болгоод байгаа байхгүй. Хувийн компани захирлуудын зүгээс. Гэтэл иргэдийн зүгээс хоёулаа аваад үзэхээр чи битүүрийн 3 давхар байшин 12 давхар байшин болчихоор чинь хоёулаа бас бодно үстэй тий. Чи яагаад илүү 2 байшин үсчихэд хахад битүүр эндээс яагаад ашиг хүртэхгүй байна гэхээр ингээд иргэдийн чинь эсэргүүцэл эргэлзээч үүсэж байгаа. Тэгэхээр олон улсын туршлагаар бол хэрэгжүүлэх эрхийг битүүрт өгчдөг. Өөрөөр хэлбэл нөгөө 30 айлдаа өгчдөг гэсэн. Нэгдүгээр. За хэрэгжүүлэх эрхтэй болцсон юм чинь битүүрт санхүүгийн их усүр эрхтэй болчихсон. Санхүүгийн их усүр дээр бол сая хоёулаа мөнгөний зах зээл ярьлаа. Ер нь санхүүгийн зах зээл маань хоёр үндсэн зах зээлээс тогтож байгаа. Нэг нь бол мөнгөний зах зээл, саяны энэ банкнаас зээл авдаг. Нөгөөх нь хөрөнгөний зах зээл. За хөрөнгөний зах зээлийн мөнгөний зах зээлээс давуу тал нь юу гэдэг вэ гэхээр хүү төлдөг. Тэгэхээр эндээс ерөнхийдөө үндсэн хөрөнгө носдог байхгүй. Тэгэхээр үндсэн энэ хоёр асуудлыг нэгдүгээр хэрэгжүүлэх эрхийг, хоёрдугаарт нь хөрөнгөний зах зээлийн шийдээд өгчих юм бол энэ төсөл маань ямар ч асуудалгүйгээр амжилттай хэрэгжих боломжтой байгаад байгаа маа. Тэгэхгүй бол саяны энэ хүндрэл чинь байсаар л байна. Одоо явж байгаа юм бол буруу байна гэсэн үг юм тий. Одоо байгаа нь нэг хэлбэр. Гэхдээ ингээд эдийн засгийн талаас нь тооцоо хийгээд үзэхээр бол дараах хоёр хүндрэл үүсээд боломжтой хэлбэр болчиход байна шүү дээ. Тий, хоёр хүндрэл үүсээд байгаа. Аль аль талдаа хүндрэл үүсээд. Тий, үүсээд байна. Тэгэхээр энийг бол шийдэх гарцын байна л гэж хэлээд байна. Ер нь яг ийм дахин төлөвлөлтөнд хамрагдах ёстой тэр байранд амьдарч байгаа иргэдтэй уулзаж үзв.
Яг ийм санаа хэлж гинөө. Эсвэл тэдний ерөөсөө мэдэхгүй байна уу? Яг уу иргэдтэй санал солилцоод уулзаад явуулгүй яг уу судалгаа хийж үзсэн л дээ. Нийтдээ нэг 312 өрхөө судалгаа хийж үзчихсэн юм. Тэгээ энэ 312 байлийн бол 75% нь бол энэ төслөө би өөрөө хэрэгжүүлмээр байна. Мөн эндээ өөрөө амьдрмаар байна гэсэн хариулт. Ердөө 5% нь мөнгө аваад зараад эсвэл энэ төсөл хэрэгжүүлэх гэж хүмүүст өгчөөд явъя гэж хэлж байгаа. Тэгээ энэ нь бол бас нэг талаас нь аваад үзэхээр бас тухайн орчиндөө амьдраад сургуулийн цэцэрлэгний ажил нь байдаг амьдрал нь тогтцсон хүмүүс бол нүүдгүй байна л да. Тэгэхээр ерөөсөө энэ хэрэгжүүлэх эрхийн нөхөн нь бол бас нэг шийдэл юм болов уу гэж боддог. Иргэд нэгдэж нийлээд хийх тэр боломж гэдэг юм уу? Аль эсвэл нэгээ уриалах тэр чадвар нь хэрэг байгаа л. Тэгээ энэ боломжийг л гол нь бүрдүүлчих хэрэгтэй байгаа. Тэн дээр одоо төсөл хэрэгжүүлэх хэлбэрээр компаниудыг аваачаад компаниуд уулзалт хийгээд иргэдийг нэгтгэх гээд тийм ээ ингээд энэ ажил хийгээд авах гэхээс илүү бодлогын хэмжээнд бичиг баримтуудыг боловсруулад өгч. Тэр эвлэлтэн нэгдэх, нийлээд тэр төвийн бус байгууллага бүрдүүлэх, санхүүгийнхаа их усыг авах тэр хөрөнгийн зах зээлийн бэлдэж өгөх юм шиг. Энэ боломжуудын бодлогын хэмжээнд бичиг баримтыг бэлдээд өгч. Одоо байгаа бичиг баримтын бүрдлээс ерөнхийдөө хүндрэлтэй баха. Барилга баригч нь заавал баахан зөвшөөрөл 50 хэдэн гар үсэг гэл буйнлыг болдог. Ийм зөвшөөрлүүдийг авах гэж иргэд бол явхад бол үнэхээр хэцүү байх л та. Заавал аж ахуйн хэлбэрлөө. Тэгээ нөгөө тусгай зөвшөөрөлтэй гэдэг ийм их асуудлууд гарах байх л та. Тэгэхээр тэр бичиг баримтыг бүрдүүлэх эрх зүйн орчныг заавал их хурлаар шийдэх ёстой юу? Аль эсвэл нийслэл өөрөө дотроо шийдэх боломжтой асуудал байгаа юм. Тэгэхээр энэ дээр хоёулаа ахаал нэгтэршлийн асуудал гараад ирлээ тийм үү? Холбож гарч ирээд байна л. Тэгэхээр энэ нэгтэршүүлэх асуудал гэдэг нь маань бол нэг барилгаар нь ярьдаг асуудал биш болчиход байгаа. Блокоор нь ярьдаг гэсэн. Хороолоор нь ярьдаг гэсэн. Тэгэхээр хорооллоор нь одоо жишээлбэл тэнд 5 барилга байгаа бол энэ 5 барилгыг 10 барилга болох уу, 9 барилга болох уу, 3 барилга болох уу гэдэг хорооллоор нь ерөнхийдөлгөөг нь шийдэж өгөөд барилгын зураг төслийг баталж өгөөд бүх зөвшөөрлүүдийг ерөнхийдөлгөөн дээр гаргаад өгчдөг. Ингэсэн байхад бол тухайн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүст аливаа тэр 50 хэдэн гар үсэг авч явах шаардлага байдгүй. Одоогийн хүнд гараад байгаа хүндрэлч ерөөсөө нэг барилгаар нь урах гэдэг учраас тэр олон бичиг баримт хэрэг болоод байгаа. Тэгэхээр нөгөө бодлогын хэмжээнд бичиг баримтанд боловсруулах шаардлагатай байна гэж хэлээд байгаа нь ерөөсөө хорооллоор нь нэгтэршүүлээд ерөнхийдөлгөөн дээр нь бүх зөвшөөрлийг гаргаад өгчих юм бол хин хинтэй ойлгомжтой болчих. Тэгэхээр ерөөсөө л 19 дугаар хороол тэр чигээр. 19 дугаар бол тэр чигээр гэсэн. Тэрийг нь нийслэлийн ерөнхийдөлгөөний газарлыг нь гаргах нь тийм мөн. За хэн гарах нь бол тийм чухал биш л дээ. Тийм гол нь энийг хэрэгжүүлэх тэр бичиг баримт бодлогын шийдээд өгөх шаардлагатай. Түрүүнээс шүтээрийн яриан дээр нэгтэршил гэдэг ахаар манай үзэгчид бас гайхаад яж байна. Энэ хоёр ер нь хотыг нэгтэршиллаар хитрхи богинуулах гэдэг нэг гэж. Тэгэхээр яг энэ нэгтэршил гэдэг маань хотын нэгтэршил гэдэг маань ер нь яг хаанаас үүссэн ойлголт. Одоо ерөнхийдөө дэлхийн нийтийн хандлага маань үнэхээр яг энэ дэлхийн нийтийн хотын төв хөгжилтэй хотууд маань төвдөө нэгтэрсэн энэ систем рүү яваад байна уу? Энэ 1900 оны ихэр үүссэн ойлголт л тоо. Тэгээд энэ маань юутай холбоотой бэ гэхээр энэ хотуудын хөгжлийн онцлог маань өөрөө ихэнх хэсэгтээ бол тэр уран барилга, зам талбай тохичлт гэдэг тал руу их анхаарсан байсан юм байна л. Тэгээд нийгэм хөгжихийн ирээр машин явах хэрэгтэй болно, өргөн гудамж хэрэгтэй болно, өндөр барилга хэрэгтэй болно доо. За манайх бол нэг 50 жилийн түүхтэй, 50 60 жилийн түүхтэй хот байгуулалтын одоо орчин үеийн 40 мянгатаас эхлээд гэж үздэг бол гадаадын улсууд маань 300 400 жилийн түүхтэй байдаг. Энэ 300 400 жилийн түүхэндээ ингээд аваад үзсэн 1900 оны их үеэр бол хөндөглөд үүсгэж эхэлсэн байгаа. Тэгээ нөгөө одоо байшингаа өндөр болох хэрэгтэй болдог, хүн ам нэгтдэг. За нөгөө агаарын бохирдол бол бас гараал ирж байгаа шүү дээ. Тэгээ энийг шийдэхин тулд ямар одоо хэлбэр хамгийн чухал юм бэ гэхээр ерөөсөө л энэ хуучин орон сууцуудаа шинжилээ. Ингэх замаараа өргөн замаа гаргаж авъя. Нөгөө ой гудамжаа гаргаад авъя тий гэдэг асуудал гараад ирсэн байгаа юм л да. Тэгээ энэтэй холбоотой л энэ дахин төлөвлөлт гэдэг ойлголт чинь гарч ирэл газар дахин төлөвлөлт гэдэг ойлголт арга зам маань бол 1903 онд батлагдсан одоо Германд нас үүсэлтэй Телексийн хууль гэж батлагдсан. Эндээс үүдэлтэй ингээл хэрэгж эхэлсэн зүйл байна. Тэгэхээр нэгтэрчил гэдэг маань үндсэндээ бол газар дахин төлөвлөлттэй холбоотойгоор гарч ирсэн. Сэрэг хүн амтай байгаа нам давхартай орон сууцгаа өндөр давхартай орон сууц болгож хүн амаа нэгтэршүүлэх замаар нөхд байгуулалтын асуудлыг шийдвэрлэе, хотынхаа бүтцийг шийдээ, хотынхаа нэгтэршилийг бас зөв хэмжээнд аваач гэсэн.
Одоо яг манай Улаанбаатарын тулгамдж байгаа асуудал гэсэн үг. Дөрөв битэрийн яриан ч гэсэн гарсаар байгаа нэг гэр хорооллыг дахин төлөвлөх янз бүрийн байдлаар энэ шийдэх гэдэг хэсэг маань үнэхээр олон асуудлуудыг илж хэрэгж байгаа. Агарын бүх төрсний бүх хөдөл. За тэгээд дээрээс нь төвжилтэй холбогдох сэдвийг бол түрүүн бас яриа л өглөө. 300 эдийн барилга гэдэг бол хэдийн хугацаанд энэ нэгтэр шиг бий болох боломжтой барилга бол одоо нэг үеийн одоо барилгыг бол маш богино хугацаанд барьдаг болж л тээ. За нэг блокоор аваад төслийг хэрэгжүүлэхэд бол 6 жил гэж үзэж байгаа. Ер нь нэг жишээ тийм байна. 6 жилийн хугацаанд л энэ төсөл маань хэрэгжээд дуусна гэсэн. Гэхдээ нэг блок төр шүү дээ. Тэгэхээр хэдэн блок төр тэр ажлыг эхлүүлж байна гэдэг нь чухал. Тэгээ бас энэ ажлыг тухайлбал нэг компаничлаад ч юм уу нэг дор шийдэх гэдэг тийм арга хэмжээ биш байгаа. Энэ маань 50 60 жил үргэлжилдэг ажил. Тэгээд иргэдийн өөрсдийнх нь хэрэгжүүлэх эрхийг үндэслээд явдаг ажил байна. Сайн дурын оролцсон дээр явдаг ажил байна. Энэ нэгтэршилийг бий болгосон дараа гэр хорооллынхан маань шууд нөгөөд орно гэдэг бол хэцүү байна. Тэгэхээр тэрийг зохицуулах бас механизмыг яаж хийх ёстой вэ? За хоёулаа санхүүгийн үүднээс аваад үзэх юм бол Улаанбаатарт өнөөдөр 2015 оны байдлын тоон дээр аваад үзэх. 600 орчим тэрбум төгрөгийг урсгал зардалтаар зарцуулж байгаа. Тийшээ явуулж байгаа автобус, тийшээ татж байгаа тог, зам, сургууль цэцэрлэг, хороо гэх мэт ажилчдын цалин тэнд үйлчилж байгаа тийм 600 тэрбум төгрөг байна. 3 дахин нэгтэршүүлээд хотын төвдөө аваад ирэх юм бол бидний урсгал зардал 200 тэрбум хүртэл өөрөөр 3 дахин багасаад 200 тэрбум хүртэл багасах боломж. Цаанаас одоо энэ хэмнэлтээс бид 400 тэрбум төгрөг гаргаад ирчихэж байгаа. Тэгэхээр эдийн засгийн талаас аваад үзэх юм бол энэ 400 тэрбум төгрөгөөр одоо нөгөө хэрэгтэй шийдвэрлэх гэсэн. Тэр нь туршлага байдлаар ч гэдэг юм уу, аль эсвэл өөр боломжуудыг ашиглах гарц болох уу, аль эсвэл шууд шийдээд явчих тэр боломж байна. Тэгэхээр энэ одоо эдийн засгийн үр ашигтай байгаа тохиолдолд бол энийг хэрэгжүүлэхэд тийм саад бэрхшээл бол харьцангуй айгүй байна л гэж боддог. Нөгөө нэг шийдэгдсэн, дэд бүтцэн шийдэгдсэн одоо ошоос суудсан тэр гэр хорооллыг хүмүүс нь шууд наашаа орж ирэхгүй үлдвэл бас тэнд нөгөө урсгал зарлах гэдэг нь тэрийг яаж хийх боломжтой юм бэ? Тэгэхээр яг би сая эдийн засгийн талаас нь 400 тэрбум төгрөг хэмнэгдээд байна л гэдэг. Энд чинь жил болгонд хэмнэгдэх мөнгө шүү дээ. Тэгэхээр эндээс би санхүүжилтийн их усүр гаргаад ирчих боломжтой мал гэж хэлэх гээд байна. Энэ санхүүжилтийн их үүсвэрийг ашиглаад магадгүй тэндээсээ фонд үүсгээд зээл болгодог ч юм уу маш олон хөлбөр байгаа л да. Магадгүй тэр 400 тэрбум төгрөгөөр тэр явахгүй үлдээд байгаа. Эсвэл нааш одоо хотын төв рүү орж ирэх гээд байгаа боловч урьдчилгаа төлбөрөө төлж чадахгүй байгаа. Мөнгөө төлж чадахгүй байгаа тэр айл өрхийн одоо урьдчилгаа хийх бүрэн боломжтой юм л та. Эсвэл баталгаа гаргах боломжтой байхгүй. За одоо нэг 10% давхар байшинд хоёулаа гэр оролт амьддаг. Орохгүй дээ шүү дээ. За урьдчилгаа төлбөр төлж чаддаггүй. За магадгүй чиний хувьд бол 30% төлчих юм бол боломжтой. А миний хувьд бол урьдчилгаа 30% төлчих. Миний хувьд урьдчилгаа 50% төлчих юм бол үлдснэгээ нэг зээл аваа явчих тийм чадамжтай байна гэж үзье л да. А гэтэл бит хоёрт мөнгө байдгүй. Гэхдээ бит хоёрт газар байна. Энэ тохиолдолд Улаанбаатар одоо хотын захиргааны зүгээс бол 400 тэрбум төгрөг хэмжсэн тохиолдолд бит хоёр урьдчилгаа өгчих боломжтой. А хэрвээ 400 тэрбум төгрөгийг ирээдүйд хэмнэнэ гэж үзэж байгаа тохиолдолд тэргээр хувийн компаниудад юм уу банкнд баталгаа гаргаад бит хоёрын урьдчилгааг шийдчих боломжтой болчихж байгаа. Яагаад гэвэл энэ бол баталгаатай мөнгө шүү дээ. Хотын захиргаа ч юм уу аливаа улс бол дампуурдгүй шүү дээ. Тэгэхээр бидэрт бол баталгаа гаргаад өгч боломжтой гэсэн үг байхгүй. Магадгүй бонд ч үж болно шүү дээ. Бонд гаргаад одоо энэ хотын төв рүү орж ирэх байгаа иргэдийн санхүүжилтийг шийдчихье. Урьдчилгаа төлбөрийг за бүгднийх нь урьдчилгаа төлбөрийг шийдчихье гэж бодъё л доо. Ингэж байгаа тохиолдолд ирээдүйд энэ гэр олонний урсгал зардлаас хэмнэх мөнгөөр энэ бондынхаа одоо мөнгөийг одоо төлөх юмаа гэдэг баталгаа гаргаад өгчөөд хотын төв рүү бас санхүүгийн механизм бол бас болоолоо юм л. Зөвхөн урсгал зардал дээр л аваад үзчихэж шүү дээ. Газрын зүгээр худалдаад авчих тийм боломж авах юм. Яг эдийн засгийн даатс нь бол хүрэхгүй байх л та. Арай хүрэхгүй үү? Яг шууд нэг дор мөнгө гаргаад үйл ажиллагаа явуулцдаг улс орны засаг захиргаа гэж ховрол байдаг байна. Ер нь хийгчүүлж гэр оролцоос бол нэлээд их хүн орж ирэхийг бодно л та. Бас нэг асуудал үүсэж байгаа юм уу гэхээр зүгээр энэ нэгтэршил буюу хотын 3 давхрын дээш нь өндөр болгоод явхад хотын хөгжилд за тэгээ хүмүүс нэгтэршаад дотгошоо орж ирээд зам нь багасаад отон багасаад гэдэг юм биш. Тэр талаас нөгөө талаасаа гэх юм уу өнгө үзэмж
хотын нэг соёл гэдэг талаасаа ер нь хэрэг өөрчлөлт гарт юм бол маш том ялгаа гарна шүү дээ. Одоо та бодоод үзлээ. Гэрээ болд амьдарч байгаа айлууд бол Улаанбаатар хот руу нүүж ирж байгаа. Хотод амьдрах гэж л ирж байгаа хүмүүс тий. Хотод гоё байранд амьдрий. Цааш ижих гэж ирж байгаа. Тэгэхээр тэр айлууд хэрвээ одоо юу гэдэг хотод орж ирчээд гэр оролдоол амьдрах гэж ирсэн бол одоо хөдөөч гэсэн гэр оролт амьдарч чаддаг шүү дээ. Хөдөөч гэсэн гэрээ бариад хашаанд амьдарч чаддаг. Тэгэхээр энэ хүмүүс бол хотод байранд орох гэж орж ирж байгаа хүмүүс. За тэгэхээр хөдөөний хүмүүс маань хотод орж ирчээд хоорондоо ингээд солилцооч юм нийгмийн харилцаа үүсгэх шаардлагатай болж байна. Энэ нийгмийн харилцаа бол гэр оролт үүсгэхэд хэцүү. Яагаад тэгэхээр маш хол зайд болж хоорондоо холбогддог. 10 айл бол 100-200 м газар явж ижил бие биентэйгээ холбогдсон шүү дээ. Нэг айл одоо 700 м квадрат газартайгаа бодоход өргөн нь 35 м гэж бодоход 35 м явж ижил дараагийнхаа айлтай. Дараагийн 70 м явж ижил 3 дахь айлтай болчих. Энэ айлууд маань хотын төв рүү ороод ирчих юм бол 2 алхаад хажуутлын хаалга тийм 5 айл бол нэг 5 алхаад байж байна. 10 айл бол дээшгээ нэг шат өсгөд байж байна гэдэг чинь ингээд нийгмийн харилцаа үүсч. Нийгмийн харилцаа үүсээд эхлэхээр хот маань өөрөө соёлж эхэлдэг. Гол нь нийгмийн харилцаанд болж байгаа учраас. Эргээд яг бизнес талаас аваад үзэх юм бол гэрээ болд амьдарч байгаа нэг 10 хүнд үйлчилж байгаа дэлгүүр наашаа ороод ирчих юм бол нэг байранд гэж чинь 100 хүнд үйлчилдэг. Тэгэхээр тухайн дэлгүүрийн орлого уур болно, эргэлтийн хөрөнгөтэй болно тийм. Магадгүй 2 байранд үйлчлээд эхлэх юм бол тэр хүнсний дэлгүүр маань одоо супермаркет болдог. Цаашаа 100,000 хүнд үйлчлэх юм бол тэр маань сүлжээ дэлгүүр болдог. Тэгэхээр ерөөсөө нөгөө хотын өсөлт хөгжилт гэдэг маань яг энэ зарчмаар л явдаг учраас. Тэр нь маш олон ач холбогдолтой. Нэгтршил гэдэг маань хөгжлийн гол толгуур гэж үзэж болох нь. Тэгэлгүй яах вэ? Тэгээ нэгтршил талаас аваад үзэхэд Улаанбаатар хотын бас гүйцэтгэх үүрэг гэж юм байна шүү дээ. Яагаад нэгтршил яриад байгаа юм бэ гэхээр за хот дотроо бол ач холбогдолтой байна. Хотынхаа иргэн тойронд бас энэ нэгтршил гэдэг юм чинь ач холбогдолтой байдаг байхгүй. Тэр нь юу вэ гэхээр Улаанбаатар хот сая 300 орчим мянгантай. Сая 300 мянган ам талхаж чинь, сууж чинь, гурил идэж чинь, хүмүүс идэж чинь тийм үү? Тэгэхээр энэ маань иргэн тойрныхоо бүсүүдэд эдийн засгийн нөлөөг үзүүлэх хэрэгтэй байдаг. Жишээлбэл Сэлэнгэд гэхэд гурил, одоо Төв аймагт гэхэд төмс хүнсний ногоо байдаг чинь. Магадгүй одоо хажуудлын шуван папрыг бол өндөг авч чинь тийм. Гэтэл Улаанбаатар хотын хүн ам маань одоо сүүн дээр аваад үзэхдээ хураа сүүн хариулаад хийх цаг. Гадаадаас хураа сүү цаад энэ хариулаад заах. Зуны цагт бол бид бол эрүүл зүг хэрэгжилж байгаа бох тийм. Төмс хүнсний ногоо гэтэл за нэг намар ургац зуралтын үеэр нэг төмс 40-50% хангалттай үсний хятадаас аваад байгаа тийм. Тэгвэл энэ гадаадаас аваад байгаа сүү, энэ гадаадаас аваад байгаа төмсийг иргэн тойрныхоо аймагуудаас авчих юм бол тэнд байгаа олон хүнийг ажлын байртаа тэнд байгаа маш олон хүнд одоо орлогын хүсэл бий болгон тийм үү. Тэнд байгаа хүн ч хот руу орж ирэх шаардлагагүй болчихж байгаа. Тэгэхээр ер нь том хотын эдийн засаг гэж байдаг, том хотын хүрээ гэж байдаг. Тэгэхээр том хотын хүрээ бол 200 км-т одоо нөлөөгөө үзүүлж идэг. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот бол өөрийнхөө иргэн тойрны 200 км доторх аймагуудыг тэжээх ёстой л байдаг. Тэжээх ёстой гэдэг нь тэдэрт орлогын их үүсвэрийг бий болгож өгсөн. Тэгээ энэ үүргээ гүйцэтгэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ нэгтршил гэдэг маань бол бас давхар одоо улс орны хэмжээд хотуудын одоо хооронд бол юм. Одоо нэг гэр орол ингээд тарцсан байгаа учраас тэр боломж нь багасаад байна гэсэн үг. Одоо бодоод үзвэл хотод орж ирээд л хэдүүлээ хүнсний бүтээгдэхүүнээ сүлжээ дэлгүүрөөр түгээхтэй хүртэл асуудал байгаа шүү дээ тийм ээ. Одоо тэр уулын мохтойгоо нэг 10 айлд талхай авчихгүй зарцуулж байгаа бензин маань талхныхаа зарж байгаа талхнаас авч чадчихна уу? Хэрвээ авч чадахгүй бол наашилтай. Тэгэхээр тэр цаана байгаа айлууд маань маш хол зайг тулж заримд нь хөргөж өгөхгүй байх шүү. Тэгэхээр зарим нь авахгүй л байгаа. Тэгэхээр ингээд нэгтршил гэдэг маань тал талын ач холбогдолтой. Тэгэхээр нэгтрших хэрэгтэй байна. Энийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна л гэдэг. Гол санаа. Ер нь одоо битгий яриад байгаа нэгтршилийн маань гол суурь нь бол яа харахгүй тэр 300 хэдэн барилга болчиход байна шүү дээ. Тэр барилгуудыг яг тэр хөөсрийг нь гаргаад одоо нэгсэндээ юу гэдгийг иргэдний нь нэгдэх тэр боломжийг нь бий болгох тэр эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд хинээс гарах санаачлага юм л. Иргэд өөрсдөө энийг бүрдүүлээд өгөө гэж явах хэрэгтэй юм уу? Эсвэл одоо энэ юу гэдгийг нам улс төрийн хүчнүүд маань энэ дээр нэг зоригтойхон шийдэмхэн алхмах хийгээ явах хэрэгтэй юм л. За иргэд бол энэ дээр одоо тухайн ажлыг санаачлаад хэрэгжүүлээд явах субъект нь биш л те. Тийм шаардлагач байхгүй. Тийм их хэмжээ ч иргэдэд бол байхгүй шүү дээ. Хууль санаачлаад одоо ингэх ямар шаардлага байна. Энд чинь бол Улаанбаатар хотод иргэд маань бол ажил хөдөлмөрөөр эхлээд сайн сайхан амьдраад
хүүхдийнхаа сайхаа гэж хараад одоо тэрнээсээ одоо амьдралын сайхны мэдрээд явах гэж байгаа хүмүүс шүү дээ тийм. Тэгэхээр тэр хүмүүс маань өөрсөндөө нэмэлт төв удаад юм санаачлаад явах тийм шаардлага байхгүй. Зүгээр л хариуцсан мэрэгжлийн төвшөндөө мэрэгжлийн хүмүүсийн ажлыг санаачлаад хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм л да. Энэ битүүрийн ярилцлага өндөрлөлт тийш хандж байна л да. Тэгэхээр үзэгчид маань ялангуяа энэ хоёулын гişийн ярилцлагаас энэ нэвтршил гэдэг зүйлийг ойлгосон хүмүүс маань юу илүү авч үлдээсэй гэж таны хувьд юу хүсэж байгаа болоо. Үнэхээр тэр нэг байлгын нураагаад өндрөө болгох гэдэг бол ингийн хүн бол үүд болно шүү дээ гэдэг нэг юм гаргалгаа байгаа хэл та. Гэхдээ энэ цаана бол маш том философи, маш том хөгжлийн тулгуур байгаа болоо гэж бодож байна. Тэ гол нь бол одоо ингээд захын ертөнцид тэр за хэвлэл мэдээлэл олон нийтийн хэрэгслэр тэр сүүлийн үед сонсож байхад бол эрдэмтэн судлаачид бол маш оновчтой санаачлалуудыг гаргаж ярьдаг юм аа. Тэгээд тэр болгоныг одоо хэрвээ судлаад үзэх юм бол тухайн эрдэмтдийн бичсэн үг үйлэл, нийтлэл тэр бол интернет дээр тэр эсвэл эдэмшлгээний бичгүүд дээр ч гарцсан байдаг. Тэгэхээр энэ болгоныг тэр олон санаачлагыг одоо энэ эрх баригчид маань, шийдвэр гаргагчид маань, мэрэгжлийн хүмүүс маань тий аваад үйл ажиллагаанд ашиглаад нэвтрүүлээч. Энэ л хамгийн хэлэх гэсэн гол санаа маань юм байна. Бас таа хүн ч гэсэн баярлалаа ингээд энэ нэгтгэрчлийн талаар бас олон том одоо мэрэгжлийн хүмүүстэй бас санд бодлого хуваалцъя гэсэн. Бас арай илүү иргэдэд маань одоо мэрэгжлийн хүмүүст маань энэ ярилцлага хүрэх байх л та. Энэ одоо асуудал маань хүрэх байх гэж бодлоо. Энийг бас ингээд хөрвүүлж байгаа таа бүхэнд баярлалаа. Хэдийгээр энэ одоо нийтлэл маань энэ сэдв маань интернет дээр байгаа гадаад дотоодын олон судлаачдын талаар бичсэн ч гэсэн бас нэг ингээд бас энэ асуудлыг хүлээж аваад нийслэлийн иргэдэд нийслэлийн бас мэрэгжлийн байгууллагуудад одоо мэрэгжил нөхдөд маань тий хөгжих боломжийг олгоход бас таа бүхэнд талархал илэрхийлээ. За баярлалаа. Тэгэхээр үнэхээр угаасаа хийгдэх гээд байгаа ажил нь тодорхой, хэлэх гээд байгаа санаа тодорхой байгаа учраас энэ асуудал маань үр дүнд хүрэх тэр шийдэл нь гарч нь олдно ах гэдэгт итгэж байна. Угаасаа 100 гаруй жилийн өмнө гараад тэр олон улсад туршигдчихсан энэ боломжийг монголчууд ашиглах хэрэгтэй гэдэг дээр бол бас үзэж байгаа үзэгчд маань ч гэсэн ойлголт авсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээ бидний урилгыг хүлээн авч студид төрөлцөн ирсэн танд бас баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Үзэгч та бүхэндээ чухал ярианы нэвтрүүлэг хүрлээ. Өнөөдрийн зочин Газар зүйн ухааны доктор Буян Дэлгэр байлаа. Бидний ярилцсан сэдв бол мэдээж хэрэг хотын нэвтршил. Энэ бол юу юм бэ гэхээр хотын төвд байгаа бага давхартай барилгуудыг өндөр болгоод тэндээ бас энэ гэр ороолын иргэдийг суушуулах замаар өнөөдрийн Улаанбаатар хотын тулгамдж байгаа олон асуудлыг шийдэх боломж байна гэдэг та хүрээнд ярилцлаа. Бидний ярилцлагаас үзэгч та бүхэн за гэр ороод амьдарч байгаа ч гэсэн хотод байранд амьдарч байгаа энэ их бүх иргэд маань ер нь тодорхой ойлголтыг авч өөрийнхөө дүгнэлтийг хийсэн гэдэгт итгэлтэй байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй.